Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол улсын 2014 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай, хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 3 дугаар хэлэлцүүлгийг хийж дуусган улмаар 4 дугаар хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 80 гаруй хувийн саналаар баталлаа. Дээрх хуулиуд нь батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх юм. Энэ оны төсвийн хуульд 2 дахь удаага өөрчлөлт оруулсан нь засгийн газрын бүтэлч бүрэлдэхүүнтэй холбогдож байгаа юм. Улсын хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол улсын 2014 оны төсвийн тухай хуулийн хэлэлцүүлгийн 2 дугаар хэлэлцүүлгийг хийж баталсан юм а. Мөн чуулганаар засгийн газрын үнд цаас гаргах зөвшөөрөх тухай улсын хурлын тогтоолын төслийн анх дугаар хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 73% дэмжсэн юм. Улсын хурлын нэгдсэн чуулганы хуралдаанд сангийн сайд дахин үр тавих асуудлыг танилцууллаа. Төлөвлөгөө төр төлбөрийн зарим хэсгийг дахин санхүүжүүлэх шаардлага үүсэж байна. Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд тус сангийн 2012 оны төсөвт авсан засгийн газрын бондоос 80.6 тэрбум төгрөгийг оюут толгойн ордын ашиглагтай холбогдуулан авсан 250 сая $, урьдчилгаа төлбөрт 230.4 тэрбум төгрөгийг 5 толгойн ордын ашиглагтай холбогдуулан авсан урьдчилгаа төлбөрт 140.4 тэрбум төгрөгийг тус төлөхөөр тусгасан юм а. Иймээс засгийн газрын үнд цаас гаргах хэрэг авах үндсэн дээр 320 хүртэлх тэрбум төгрөгийн үр төлбөрийг дахин санхүүжүүлэхээр тооцож улсын хурлын тогтоолын төслийг боловсрууллаа. Өөрийн босго давчхаад байхад нэмж 320 тэрбум төгрөгийн бонд гаргах нь хэр оновчтой вэ гэдгийг асуух гишүүд олон байсан юм. Ингээд Монгол улсын өөр хэрхэн дахин нэмэгдэж байгааг зарим гишүүд асууж тодруулж байна. Манангийн засгийн газар байгуулснараа өөрийн тааллыг нэмэгдүүлэх болж байгаа юм уу? 320 тэрбумаар нэмэгдүүлэхээр ороод ирлээ шүү дээ. Энэ гадаад зээл, дотоод зээл, үнд цаас засгийн газрын баталгаа нийлээд 8.8 их найд байгаа. 40%-аас бараг хэтэрж байгаа. Дахиад 320-ыг нэмбэл энэ 50% руу дөхнөө. Эн чинь өөрөө тэгээд төсвийн доктортой байдлын тухай хууль төсвийн хүрээний мэдээлэлээр зөрчиж шүү дээ. Энэ таац дээр бол энэ бондын асуудал бол нөлөөлөхгүй юм аа. Яг тэгэхээр энэ маань оюутлогын урьдчилгаа төлбөр тэгээд дээр нь өмнө гаргасан засгийн газрын бондын төлөх хугацаа болцсон байгаа. Угаасаа хүний хөгжил сангийн хөрөнгийг төлөвлөлтөд орлогын төлөвлөлтөд энэ төлөгдөх хөрөнгүүдийг одоо өрүүдийг төлөхөөр ингэ төлөвлөсөн харамсалтай нь орлого нь биелдэг учраас энийг одоо бонд гаргаж санхүүжүүлэхээс өөр аргагүй байдал нэгдүгээр хүрсэн байгаа. За өрийн босхын хувьд бол төртөдөргүй энэ хуулиа бол барихаасаа өнгөрсөн. Одоо баг оны эцсийн гүйцэтгэлээр таны нөгөө 50 руу дөхнө гэж байгаа юм чинь 50-аас даваад явах юм хүлээж байгаа гүйцэтгэл бол гарцсан байж байгаа. Үндсэн дээр нэг дотоодын бүтээгдэхүүний 53 орчим хувь дээр бол очих байхаа. Өнөөгийн үндсээр энэ нийлээд 8.8 их найд. Нөгөө нэг манай төсвийн хүрээний мэдээлэл дотор байгаа 8.2 чинь бол ажлын даваа 50 гараа явцсан. Би энэ дээр төрийн өмчөд үйлдвэрийн газруудын гадаад дотоод төр зээл ерөөс оруулаад байгаа шүү дээ. Энэ чинь бас л Монгол улсын зээл. Монгол улсын өр. Тэрэн дээр нэмээд 320 тэрбумыг нэмнэ гэд шэвнийг оруулаад ирж байгаа. Тэгээ хүний хөгжлийн мөнгийг бас тавина гэж байгаа. Тэгэхээр өштэй хамт олоо. Энэ чинь бас л өр. Энэ бол энэ сайлаа бэлтгэхээр саваа бэлдээ гэж үг байдаг. Энийг хөр тавиад юунд зарцуулах гэж байгаа, ямар хөтөлбөрт зарцуулах гэж байгаа, юунд санхүүжүүлэх гээд байгаа гэдгээ парламентаар ерөөсөө ярихдаггүй. Үнэхээр өрийн одоо босхын асуудлыг би бол нэмэн гэж хуулийн төсөл оруулж ирээч гэдэгтээ би санал нийлэхгүй байгаа. Санал нийлэхгүй байгаа. Бид өрийн босгоо дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 40% дээр бариад явах зайлшгүй шаардлага бидэнд бий юу гэвэл би. Үүссэн өнөөдрийн нөхцөл байдлыг би хэлж байгаа. Нөхцөл байдал нь өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний 51%-тай тэнцсэн байна. Энэ засгийн газрын хувьд бол бас энэ нөхцөл байдлаас гарах хөдөлгөөн байна уу, ямар нэг юм боловсруулж байгаа тодорхой хугацааны дараа дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 40% дээр аваачих ёстой гэдэг ийм л зарчим барьж байгаа. Тэрнээс бол танд ерөөсөө худлаа хэлээгүй.